гаргаснаа зарим нэг төлөөлөгчдөд гартуулан өгсөн юм. Мөн тус формын үеэр Эрдэнэс 5 толгой Дэлхийм корпорацийн хоорондын хамтран ажиллах гэрээнд хоёр тал гарын улсыг зурласан амжилттай форум болж эхний өдөр өндөрлсөн юм. Эхний бол бидний хамгийн анхны тавьсан асуудал бол Монголын иргэд бүгдээр Солонгос улсад айлчлахад визний хөнгөлөлтөй нөхцөлийг бий болгох асуудалтай ганцхан анхаарч ажилласан. Энэ чиглэлээр нааштай алхам хийгдэж байгаа. Цаашдаа Монгол улсын иргэд бүгдээр Солонгос улсад ажиллахад ямар ч байсан визний барьцаа гэж мөнгө авдаггүй. Одоо нэгээс дээш удаа зарчих юм бол визний хөнгөлөлт авдаггүй. Визгүйгээр зарчих болцоо боломжийг бүрдүүлэх магадгүй эмчилгээнд явж байгаа одоо иргэдийн зүгээс түүний дагаж явж байгаа хэрүүлийнхэн тийм ээ асран хамгаалагчид нь визийг сонголттой төгсөөр олгодог боломжуудыг олно гэдэг асуудал боломжтой шийдэгдэж байгаа. Дараагийн асуудал бол Солонгост олон жил ажилласан одоо хараар цагаанаар гэж ярьдаг шүү дээ. Тэр хүмүүсийн тэнд ажиллаж байсан мэргэжлийн авчруулъя. Албан ёсны мэргэжлийн үнэлгээтэй Солонгосын зас болгоод тэр мэргэжлийн дагуу Монголд ажиллах болцоо боломжийг хангая. Жишээ нь барилгатаар маш олон жил Солонгост ажилласан өндөр чадвартай хүн Монголд ирээд барилгын салбарт ажиллах гэхээр үнэмлэх байхгүй одоо сертификат байхгүй учраас мэргэжлэр ажиллаж одоо гайгүй цалин авч чадахгүй учраас энэ ажлууд зохион байгуулагдав. Манай